Алтан сахиус. Ганц илэм гялсхийн цавчхад Таданорыгийн нүд нь Мансхийн тог тасрах шиг таг харанхуйлав. Тэрээр дуу хадаан харуулсан бархирснаа гинэт хүйтэн нойтын чулуун дээр агуй дотор хэвтэж байгаагаан ухаан балмагдан огл харайлаа. Хананд шигдэж багахан тайвшрах зуур авдартын аршааны доорх гүн цүнхээлийн хажуу хананд хаа нэгтээ хонголд байгаагаан ойлгов. Хачирхалтай нь цүнхээлийн их ус энэ хонголын амыг таглан яг л шилэн хоргоор тагалчихсан аятай нэгч тусал нааш нэвчихгүй байгаа нь итгэхэд бэрх ёр бусын ажээ. Таданоры босоод хонголын ам руу очлоо. Тэрүүхэн дор өнөөх аимшигын зүлхгэр улаан амтд амгалан зүүрмгэлсэн хэвээр байх нь хүүхэд байхдаа аавтайгаан хамт байнга очдог байсан далайн үзмэр шиг л харагдана. 8 давхар байшингийн хэмжээтэй авраг том аквариумд зүсэн зүйлийн загас хачин сонин далайн амтд таваараа эргэлдэж байдаг нь санаанд буулаа. Гараа ойртуулан тунгалаг цэлцэгнүүр шиг цэлэлцэх усан хананд 3-4 алттал гэнэт хөөмэн сервөө гэхи хэн нэгний бүдүүн цахирдуу хөнгөнөв. Таданоры цочсон доон эгээтэл цүнхэл рүү унчихсангүй. Эргэж харвал хэн ч алах. Хэмбэ гэж хариу дугармаар айдсан ч айсандаа хоолой нарган олигтой дугаарсангүй. Бэ өвг эцэгч нь байна гэж айдууд өлгөөн дуу дахин хөнгөнөв. Таданорыг хэд алгаснаа гэнтэл шөнийн дуран зүүснэн санан яран мултлаад таг хөшөж орхилоо. Хонголын мухарт сүлжмэл төмөр хуйг дуулахтай мөнгөн саарал урт ус шингэн буурал сахалтай хэд бухаа жанжин дүрээрэн сууж байв. Гэхдээ түүний махчин бүргэд шиг омглон хурц харц эрэмгийн догшин төрх нь амгалан дүнсгэр болжээ. Биеэс нь зөөлөн цагаан гэрэл цацрахаач. Гайхаж балмагдсан Таданорын эргэлзэнгүй алгасаар алгуурхан очиж дэрэгдэн суугаад хэсэг чимээгүй гүлээв. Та амиа орж болох байсан. Тэр хар авдрыг заагаад өгчихсөн бол амьд үлтгэл байсан шүү дээ гэж гомдолтой хэлв. Хэд бухаа түүнийг тайвнаар ажиж тэнгэр дөрж өгөхийн заяаг захирдаг болохоор бид тэнгэрт шудраг буюу тэнгэр бидэнд айдал бус амьдрах арга замыг сойргосон тул миний үхэл тэнгэрийн таалал болгоо. Хар авдар хэний ч гарт орох учиргүй тул мөнх тэнгэрийн зарлиг цаазаар өвөг дээдэс үр хойчс минь 1,000-ны турш үнэнчээр сахисан. Агвай хаадын хүмүүн заяаны чинхүү хүсэл болбоос дэлхий дахин нэгэн гэр бүл болж төв төвшин эн хамглан болгох болгоо. Чи бол тэнгэрийн тамгатай миний удмын сүүлчийн хүн. Алтан сахиусын цорын ганц сахин хамгаалагч. Эдүгэ ертөнц дахин төв төвшин амрилсан тул хөөмн алтан сахиусыг суллан мөнх хөх тэнгэрт нь буцаагтун. Гэлээ. Таданорыг хөмсөг зангидан толгоос эксэрч хэдийгээр дэлхийн ертөнц одоо инх тайван болсон мэт боловч энэ гаригт өдөр бүр өчүүхэн шунлын төлөө бийсэн хөнөж дайн дажин үхэл зовлон байсаар л байна. Магадгүй хүн төрлөختөн байгаа цагт гизээч амар амгалан гэж зэрэгцэн оршихгүй биз. Үнэхээр чаддагсан бол энэ бүгдийг дуусгамаар байна. Гэвч миний нас хүрэхгүй илүү дээ гэж санаашрав. Хэд бухаа жанжин түүний толгойг эвийлэн өндөгөөд бүснээсээ зүүсэн ширэн дашмгийг мултлан агуйн хан руу очлоо. Агуйн нойтон барзгар хананд будаа шиг хідэн жижиг нүх байхагаад тэндээс ус олгойдон доошоо бус дээш судалтан урсаж байгааг Таданорын анзаарав. Энэ мөнх амьдралын аршаан нь байх нэ. Хэмээн Таданорыг гэгэлзэн өндөлцөж хэрвээ би мөнх амьдрал хизээ нэгэн цагт тань шиг аимшиггүй зөрөгтэй эрлэг дайчин болцоод их хаадынхаа хүсэл мөрөөдлийг гүйцээгч юм билүү? Одоо би айхгүй. Оногцсон үргэн үнэнчээр биелүүлнэ. Бас олон хүүхэдтэй болж удмыгт нь хэрхэвч таслахгүй. Тэдэнд өвөг дээдс нь үнэхээр агуу баатарлаг дайчин байсан тухай ярьж өгнө. Эмэн догдлон хэллээ. Хэд бухаа бяцхан ундаргаас тулсан дашмгаан дүүргээд модон бөглөөгөөр таглаж түүнд өгөв.
Тэнгэрийн тааллаар амьтаа бүхэн энэ ертөнцөөс одоно. Гүмэн чин үнэнч сэтгэлээр үн цэнтэй амьдар. Гэж дотомчлон захиад сарнин алгууллаа. Түнэр харанхуйн дунд гагцхүү цагийн зүү урагшлах мэт под подхийг чимээг сонсон бүгд түгшүүрт автан нам гүм чив чимээгүй. Олс алгуурхнаар мацуудагийн гараас хөвөрсөөр. Тэрээр амандаа бувтнан хорон бүрийг алдалгүй тооцно. Гэнэт олс зогслоо. Мацуудаа сэтгэл зовнин 300 гэж тоолох агшинд дөрвөлжин нүхэнд хар ус салиглан жижигхэн чулуун авдар тэрсэн тадануурын усны мандалд гарч ирвэ. Мацуудаа түүнийг угсхийн татан гаргаад удаан уулзаагүй аятай тэрэн авав. Чулуун авдар дотроос ёр бусын өвөрмөц гэрэл солонгорно. Шилшиг тунгалаг ногоон өнгөтэй нүд унгам ёр бусын туяа цацруулах энэ авдрыг мянган жилийн турш яагаад хар хэмээн цололсныг эс ойлгохоор ажээ. Магадгүй хэний ч үл мэдэх аимшигт нууц нуугдан бий болохоор тэр биз. Ухаангүй шүлэнгэтсэн харцаан хоромж салгаж чадахгүй ховстуулчихсан аятай цоо ширтэх авдуул шунал тачаалаан барьж ядан авдрыг илбэн таална. Авдрны тагны голд буруу иргсэн хас тэмдгийг гүн ухан сийлжээ. Дөрвөн талд нь уурсан хэлгэнэх дөрвөн барсын толгойг хүрлээр цутгасан байхагаад архирахыг завдан буй амнаас нь цухих гурц соёод авдрын ирэмгийг нэвтсүлбэн чагталжээ. Абдул цавчгаа марцсан нүдэн онилхон өндөөж "Наад авдран эвдэл" хэмээн цахир хоолоогоор тушаагаад холдлоо. 3 цэрэг ойртон очиж 3 талын барсыг бууныхан бөксөөр хүчтэй цохвол огтхон ч хөдөлсөнгүй. Дахин цогсон боловч сэвж гарсангүй. Абдулын хөмсөг зангидан уурсан шазуулцахыг харсан цэрэг чадвар зүүн хэдэнтэй балавтал барсын атрилдаж сартайсан хамрын нүхнээс бяцхан хөх утаа суунаглах шиг болов. Мацуудаа таданорыг угс татан гурдхан холдлоо. Гэтэл өнөөх 3 цэрэг гинтхэн цээжэн дэлдэн бачуурн сарвагнав. Амьсгал нь огцон богцсон бололтой хоол нь хэржигнэн нус нулимс нь асгарч байснаа ам хамар нүд чих гээд цөв бүрээс нь хүрэн цус сад тавилаа. Харсаар байтал хэдхэн хормын дотор тэдний биеэс бүх шингэн гадагшилж атиж хорч исэн хар хүүр болов. Абдул цаанаас гараан алдлан дээш өргөж "Аллах төгс хүчит бурхан минь, та бол ертөнцийг бүтээсэн миний эзэн. Өчүүхэн зарц би танд захирагдана. Таны сургаал гарцаагүй ариун шударга билээ. Төгс хүчит минь, би таны цогцлоосон энэ ертөнцид гай зовлон таригч залхуурал харигслал совдог хомхой сул дорой хүн төрлөختөн үгүй хийх болно. Аллах минь тэдний арчаагүй дуу хоолойг сонс. Нүгэлт сүнсийг нь танд хүргэе. Энэ бол амар амгалан таны хүсэл." Хэмээн чангаар бархиснаа үгсэн сэргийн бууг газраас шүүрэн авдралуу ониллоо. Таданорын угсхийн түүнийг хар ирчээрэн газар даран унав. Абдул огцом эргэж нүд ирмхийн зуур бүснээсээ чичлүүр хутга суглан түүний гүрээрүү нь дүрхийг завдав. Таданорын арагш гэдэн бултах агшинд Абдул хэвлэрүү нь хүчтэй тийрээд шалмаг гэгч нь үсрэн бослоо. Таданорыг эргэн өндих гэтэл эгц дээрээс нь хавирган сар шиг махир хутга тулж хурц үзүүрийг нь түүний голтгонох нүдний цөцгөнд нь зоочих шахахад нүцгэн гараараа тасатхан саарууллаа. Абдул улам хүчлэн хутгаан замжуулахад Таданорыг тасатгсан гарын завсраар бүлийн цус савирн нүүрэн дээр нь гойж өв. Тэрээр шазуур зүүн орилоод Абдулын доороос огцом зайлж үсрэхтэн хаг ярагдан цус садар галгаан чулуун авдарны дээрх хас тэмдэгт нааж амжлаа. Түүнийг харсан Абдул муухай орлон угс хийхэд Таданорыг газар шидэгдсэн бууг шүүрэн авч чуутхан гохыг нь дарав. Хутга далайн нүүрэнд нь тулсан Абдул хүч алдан говьснаа итгэж ядсан аятай хэвлийгэн даран сөхөрлөө. Таданорын алганаас садарсан цус ухаж сийлсэн хас тэмдэгт хөрөнгөт агшин зуур гялбаатан гэрэлтэж тагны тэхий голоос бүрэн судал эрчилтэн салаалж авдрын гадаргуугаар бүхэлдэн цус гүйж эхлэв. Тахиралдсан хүрэн судлуудын үзүүр эхний барсын аманд очин нийлэхэд
Хүрэл барсын нүд яг л амьд мэт цусан улаанаар эргэлдсэн нь уурсан атрилдах аман ангайлган авдрыг нэвцүүлвсэн хурц соёогоон дээш өргөнгүүд эхний түгжээ торхийн мултрах сонсогдов. Цус цааш салаалан урсгад дараагаараа барсын ам сүртэйе ангайлаа. Эцсийн цоож торхийн мултрах агшинд авдраас хар хүрэн цус сад 50 бүргэлж тунгалаг ногоон чулуун таг бут үсрэн агаарт төмөн хэлтэрхий болон цацагдав. Алмайран гайхсан тэд амандан ус балгасан мэт түгшин мэлэрцгээв. Хар цус дээш оволцсоор агуун адарт туллаа. Таданорын эрчлэн ориглох цусанд дөхөн язарсан алгаан тэнэлгэн ойртуулахад авдуул хүчлэн өндийгөөд зогсоо. Хүн гихч адгуус хүргэлж биеэсэн илүү шунам тачаадж бүхнийг сүйтгэж устган цөлөндөг. Тэд бүгд нэг л өдөр торхоо адил газарт ялзрах хэрнэ ухаа сэтгэл нь ханана гэж хизээч үгүй. Хөгжил дэвшил энх тайван гэж хий хоосон цэцэрлэг атлаа. Өгөр гарт нь зэвсэг бариулвал өчүүхэн зүйлсийн төлөөч бие биенээ тасчин хаяхад байлэн. Тэд бол байгалийн гамшиг. Дэлхий дээр бугулсан хорт хавдар. Чухам үнэн гэвэл хүн төрлөختөн хизээч өөрчлөгдөхгүй. Гэж шазуулсан бархирлаа. Төвний цогшиг голтгонох хувшар нүдэнд харуулсал үзэн ядалт дүүрэн оволцсон. Таданорын түүнийг нулимс сэлгэнсэн нүдэрэн өвдөнгүй ширтэж хүн устгадагч бас гайхамшигыг бүтээдэг юм. Харин үзэн ядалт өшөө хорслол хүн төрлөختөг сүйрүүлнэ. Уур хорслоороо чи өөрийгөө үгүй хийж байна. Энэ бол ертөнцийн эзэд агуу хүчрхэг их хаатын зарлиг. Мөнх тэнгэрийн таалал. Гэт шуудхан гараа цус руу дүрлээ. Гэтэл эрчлэн оволцох цусан баг нь дундууран ярагдаж төв хэрийн алтан сахиус нүднэн гэлбаатан үзэгдсэн нь генет их гэрлэн бүрхүүл үүсгэн юу юугүй дэлбэрэх гэж байгаа чинэндэн тулсан бөмбөлөг шиг хүрээгийн тэлэн асар хүчтэй чичирхийллээ. Хүчтэй дөргөөнд агуун хантааз хаасайгүй хаг цуурн нурж эхлэхэд чулууны хэлтэрхийнүүд тэдний толгой дээрээс бороо шиг асгарлаа. Мацуда Таданорыг угц татан ийшээ орж ирсэн нарийн хонгил руу чирэн гүйхээрэн шургалав. Гэрлэн бүрхүүл эрчтэй томорсоор агуйг дүүргэн зад үсрэхэд бөмбөг тесрэг луга тасхийн нүргэлсэн их дун хадаж оволцсон байсан хар цус хүчтэй цацран эргэн тойрноо нялгадав. Цус хүрсэн газруудаас хөхута бүргэлж хүчилт түлэгдэх мэт өмцөм идэгдэв. Гэтэл гинэт газар хаг яргадан цүнхээлийн их ус адарт тулан олгоодж хуй салхи шиг эрчлэн эргэлдэх их усан дундаас алтан сахиус нүд цоглом гэлбаатан цацарснаа од харвах мэт гялсхийн алга боллоо. Хар цусанд будагдсан эрс хайлан урсах арьс махан зулгаан Аллах Акбар гэж муухай орилсоор газарт өтгөн лаг болон дууслаа. Таазанд тулсан их усан эргүүлэг агуйг бүхэлд нь хаман газарт бууж сад 50 урслаа. Нарийн хонглоор яаран сандран мөлхөх хоёр усны ширүүн урсгад түлхэгдэн шидэгдэж гурван овоотой тэнхмийн голд эрчээрэн тэрий хадав. Ахаж цацалсаар арайхийн амьсгааван өндийтэл нарийн хонглын амсар нарны цацраг шиг тахиралдан цуурч юу юугүй зад үсрэхэд ойрхон харагдав. Таданорын усан дундаас аавыгаа зууран босгоод чирэнгүйлээ. Түстасхийн агуун хан хаасайгүй цуурч ус хүчтэй цацарч эхлэхэд хаачгаа мэдэхгүй сандчих тэднийг хэн нэгэн зууран огол татан гүйлээ. Харвал цээж нүцгэн бүдрийн царай бүр түрхэн үзэгдэв. Тэрээр их усан эргүүлэгт хамуулчих шахам өнөөх хоёрыг чирэн хариалгасаар хамгийн мухрын овооны ар руу хүчлэн түлхээд араас нь шунган үсрэв. Овооны ард цусндан будагдсан ануудаар ухаангүй хэвтэн. Агуун хан зад үсэрч багтаж ядан цалиглах их ус нумнаас тавьсан эрчимт сум мэт орчныг хаман оволцлоо. Агаарт оволцох их ус яг л бүхнийг залгихаар айсгүй аимшигтай том араатан луга хуйлран орж ирлээ. Өнөөх гурав овооноос орооцолдсон үе болон хадаг самбаанаас тас зуураад хүчирсэнгүй. Мацуда гар алдан их усанд залгигдсан алга болов. Хүдэр шуудхан л түүний хойноос үсрэн хөлнөөс нь зууртал тасхийн агуй бүхэлдээ хуваагдчихгүй гэмээр асар чанга чимээ хадснаа ёр бусын авраг биетэнд алгадуулчих шиг их хүчинд цохигдсон эрчээрэн шидэгдлээ. Ар нуруугаараа асар хүчтэй хад чулуу мөргөн ясанд бүхэлдээ үүрчиг шиг янгинахтай зэрэгцэн
ямар нэгэн хоосон орон зай руу цөмрөөд орчих шиг болов. Нүднийх нь өмнө хуйлран оволцох их усан дунд ануудаарыг тас тэврэн нугдайсан тадонорын үзэгдэг шиг болоод цэв хүйтэн түнэр харанхуй бүрхлээ. Тадонорын арай гэж амьсгал аван сэхээ ортол тэд асар ширүүн урсгалд түлхэгдэн яг л усан гусуурт орчихсон аятай хар ирчээрэн урсаж байв. Уртаас урт дуусахгүй мэт үргэлжлэх урт хонглоор дуугаа авалцсан сэхээ сэвтээгүй урссаар арай гэж мухард тулан алдаад их усанд түлхэгдэн дээш үлээсэн нүхээр гадагшаа шидэгдлээ. Ар араасаа агаарт сарвгнан бахирсаар эдэн тийшээ тэрий хадав. Их ус асар хүчтэй олгойдон тэнгэр өөд ориглон тэмүүснэн аажмаар намжин газар доогууран алга болов. Нүднээ өмнө цэлмэг тэнгэр хөхөрч царцаа цар дуугаран царцах шахсан биеийг нь нар таатайхан төөнөж дулаахан сэвшээ салих гатар нүрийг нь илбэн. Тадонорын ёр бусын нам гүм амар амгаланг бүх эдэсэрэн мэдрэг шиг эсэг уужуу амьсгаа авав. Өвгдээдс минь би чадлаа. Үүргээ биелүүллээ. Гэж хоолоо зангируулан баярлан шивгнээд хүчлэн өндөөж говьж тайван хазгансаар ануу дээрэн дэргэд очив. Хухай цайсан түүний гутад дүрсэн цээжнийхэн шарх руу дашмагтай уснасаа гоож боллоо. Нүүр нь энд тэндгүй зулгарсан мацуудаа хүдэр хоёр арайхийн босон ирж горилготын хэрххийг хүлээн. Удсанчгүй ануу дээрэн бие дээрх хөхөрж ангасан шарх аажмаар анж юучгүй мэт болов. Тадонорын түүний толгойг өндийлгэн тэврээд амруун цутгатал хэдэн хормын дараа тэрээр хахаж цацлан хүчтэй амьсгал авлаа. Ихэд баярлан ингэртэн чанга тэврэн наахад ануу дээр "Хүй тэнгээ хүн алхна штэ" гэж доогтой инээснэн түүнийг хүзүүгээр нь тэврэн уруулыг нь шуналтаяа үнслээ. Гэтэл ард нь Стойти Рук Заглов гих цангинсан чанга дуу хадав. Учиргүй баяссан хэд гайхан эрэгтэл дагзанд нь буу шагаасан үзэгдэв. Тунгалаг хөхнөдтэй хоёр залуухан орс цэрэг тэднийг их л гайхсан янзтай харж зогслоо. Тадонорын нүрээ даран "Үгүй тоглож байгаа үстэй дахиад л биш шүү. Бүх зүйл дууссан" гэж цөхөрсөн маягтай дуугархад ануу дээр гараа алгуурхан дээш өргөөд "Бурхан минь гэж итгэмээргүй юм. Бид Орсын хил давчихсан байх шүү дээ. Гэхдээ хутгалуулж өгөхөөс илүү муу зүйл гэж юу байх вэ? Бидний аялал төгсөөгүй болоо л та." Эмэн жомлцсон мишээснэн түүн рүү айлгүй нүдээ ирэмлээ.